자, 그러면 28장 11절 말씀부터 계속 보시자고요. За бүгдээрээ 28 дугаар Исая 28 дугаар бүлгийн 11 дугаар ишлэлээс хойш үзье. 자, 그러므로 그분께서 더듬거리는 입술과 다른 방언으로 그 백성에게 말씀하실 것이다 그러셨어요. А 11 дээр ингэсэн. За үнэхээр тэр эзэн энэ ард түмэнд хандаж шулгансан уруул хар хэдлэр дамжуулан ярих боллоо гэсэн. 원수들이 다른 언어를 쓰는 원수들이 온다는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол энэ болохоор тэдний хэлээр ярьдаггүй өөр хэлээр ярьдаг дайснууд ирнэ гэж хэлсэн. 12절에 이전에 그분이 그들에게 이것이 안식이니 지친 사람을 쉬게 하여라. 이것이 휴식이다. 말씀하셨으나 그들이 들으려 하지 않았다는 겁니다. 12 дугаар ишлэл дээр болохоор тэр тэдэнд энд амралт байна. Эцэж туйлдагсад ирээд амралтыг аваа гэж хэлсэн. Гэхдээ тэд нэр сонсохыг хүсээгүй гэж хэлсэн. 주일 안식일은 일하는 날이 아닙니다. Эзний өдөр гэж бидний ярьдаг өдөр байна тийм ээ. Тэр өдөр бол ажил хийдэг өдөр биш байгаа. 주일에는 일하지 말고 쉬라는 거죠. Эзний өдөр бол бид нэр ажил хийхгүй амрах ёстой гэж хэлсэн. 네. 사장도 쉬고 직원도 직원도 쉬는 거예요. Тэнд одоо ажилтан ч ялгаагүй амрах ёстой, дарагч ялгаагүй амрах ёстой гэсэн. 짐승도 일시키지 말라는 거예요. Бас 안식일에. мал амттай мал амттайг ч гэсэн амрах ёстой гэж хэлсэн. 손님이 와도 일시키지 말라 그랬죠. 출애굽기 20장에서는. Тэгээд гэрэл ном дээр харах юм бол бас байгаа тий 27 дугаар дээр харах юм бол танад хэн нэгэн ирсэн ч гэсэндээ тэр хүнийг бас амраа гараа гэж хэлсэн. 또 주일날에는 물건을 사고 파는 날이 아닙니다. Бас эзний өдөр бол тэг аливаа зүйлийг худалдаж авдаг, одоо зардаг тэг тийм 8-ны өдөр бол биш байгаа. 주일날에는 이 돈 거래, 물건 거래 하시면 안 됩니다. Тэгээд эзний өдөр ямар нэгэн байдлаар мөнгөөр тий төлж аваад ингэдэг өдөр бол биш. 그러니까 Тийм худалдаж. 주일날 뭐 장사하시는 분들도 다 가게 닫고 주일날은 쉬는 거예요. 하루 쉬어야 돼요. Тийм учраас эзний өдөр одоо 8 хийдэг хүмүүс ч гэсэндээ түр одоо хаагаад амрах ёстой. 주일날 그 쉴 수 없는 직장, 그런 직장 구하지 말라 그래야 돼요. Тэр бидний амарлангуй итгэгч хүмүүс ажилд ороход яах вэ гэхээр та бүтэн сая өдөр амардаг ажил болоо хайгаарай гэж хэлэх хэрэгтэй. 교인들이 아무리 좋은 직장이라도 돈을 아무리 많이 줘도 나는 일요일 날에는 직장에 나갈 수 없다. 그게 내 조건이다. 그렇게 말하면 돼요. Эзний хүмүүс одоо хичнээн одоо өндөр цалинтай, хичнээн нөхцөл сайтай ийм ажил байж болно л доо. Гэхдээ тийм байсан ч гэсэндээ та эзний өдөр бол би амрах ёстой. Тэ эзний өдөр би ажил хийхгүй гэж ингэж хэлдэг байх хэрэгтэй. 근데 이 하나님 백성들, 에브라임, 유다 지파가 이 안식일 계명 어겼습니다. Тэгээ харин одоо энийг харах юм бол Ефраимийнхан тэгээ Юдагийн ард түмэн энийг бол ингээд ясгалэр эзний өдрийг сахихыг хүсэв. 그 13절 좀 읽어주시겠어요? 15 дугаар ишлэлийг хамт уншиж чинь 15 уншиж чинь иймээс тэдэнд айлдах эзний үг нь тушаал дээр тушаал дээр тушаал журам дээр журам дээр журам энд жаахан тэнд жаахан гин энэ нь тэд явж гидргээ савж химхрээд өрхөнд орж баригдахын тулд болоё. 아멘. 하나님 명령, 하나님 말씀 듣기 싫어하게 되면 가다가 뒤로 넘어지고 부러지며 덫에 걸리고 붙잡히게 된다는 거예요.
За энэ 13-ын сүүлийн хэсгийг харах юм бол гэсэн Бурхны үгийг үл тоох юм бол гэдрэгээс авж унан хэмхэрч урхинд орох болно гэсэн. 누구도 여기 예외가 없어요. Энд одоо нэг харж үзэх гэсэн юм бол байхгүй. Бүх хүнд ижилхэн гэсэн. 오늘날에도 똑같습니다. Өнөөдөр ч гэсэн яг ялгаа байхгүй. 우리 교인들 중에서 하나님의 말씀 듣기 싫어한다. 그러면 가다가 넘어지게 돼 있어요. 부러지게 돼 있어요. Тэгээ одоо манай чуулганы хүмүүс ч гэсэн ялгаа байхгүй тий. Харж үзэх гэсэн юм байхгүй. Тэр хүн эзний үгийг сонсох дурггүй гэж байгаа бол тэр угаасаа гэдрэг унах нь тий тодорхой гэж бичигдсэн байна. 듣기 싫어해도 말해줘야죠. Гэхдээ тэднэр тийм учраас тэднэр сонсомооргүй байх гэсэн ч гэсэн энийг хэлж өгөх хэрэгтэй. 사람들이 듣기 싫어하면 말 안 해주실 거예요? Та таны үг сонсох дурггүй байвал хэлэхгүй өнгөрөх үү? 그러면 하나님의 종이 아니잖아요. Тэгэх юм бол Бурхны зарц биш гэсэн үг шүү дээ та. 14절에 예루살렘의 백성을 다스리는 사람들, 그 유다의 지도자들에 대해서 말씀하셨어요. 14절에. 14-ыг харах юм бол энэ дэр Иерусалимийн одоо ард түмний захирагч Юдагийн удирдагч нарт ингэж хэлсэн үг байна гэсэн. 너희 비웃는 자들아 여호와의 말씀을 들어라 그러셨어요. Тэгээ тэгтээ юу гэсэн гэхээр шооч ирчүүдээ Бурхны үгийг сонсоо гэж хэлсэн. 이사야 선지자가 하나님 말씀 전하면 비웃는다는 거예요. Өөрөөр хэлбэл энэ хэнийг шоолж байгаа гэхээр иш үзүүлэгч Исая Бурхны үгийг дамжуулах үед тэнд шоолж инээсэн гэсэн үг. 15절에 너희가 말하기를 우리는 죽음과 언약을 맺었고 스올과 약정하였다는 거예요. Тэд нар юу гэсэн гэхээр тэднийг сонсоход нь одоо иш үзүүлэгч нар бид үхэлтэй гэрээ байгуулж үхэгсдийн оронтой хэлэлцээр исэн гэж та нар хэлдэг гэсэн. 이게 무슨 말인가요? Энэ юу гэсэн утга вэ? 죽음하고도 친하게 지내고 스올은 망하는 겁니다. 멸망, 하나님의 징계 이거하고 다 약속이 돼 있다는 거예요. 우리는 걱정 없다는 거예요. 그런 일이 우리에게 찾아오지 않는다는 거예요. Тэгээ энэ болохоор юу гэдэг лээрэ үхэлтэй гэрээ байгуулсан хүстэй оронтой хэлэлцээр хийсэн гэдэг нь болохоор бид нэр ингээ айхгүй байна. Биднэрт тийм одоо зүйлсүүд болохгүй, үхэл гэдэг зүйл ирэхгүй. Бид нэр тэднэрт айлтыг гэрээ байгуулсан гэсэн утгатай. 엄청난 재앙이 오더라도 우리하고 상관이 없다. Бид нэр ингээд маш айхтар, аимшигтай зовлон зүдгэр ирсэн ч гэсэн тэнд биднэрт хамааралгүй гэж хэлж ирэх гэсэн утга. 14절부터 마지막 절까지는 유다와 예루살렘에 대한 하나님의 경고의 말씀이에요. За одоо энэ 14-өөс эхэлж байгаа 14-өөс энэ дуусах хүртэл буюу 20-с хүртэлхийг агуулга болохоор Юда болон Иерусалимийн талаар эзэн анхааруулга өгч байгаа. Ийм үг гарч байгаа. 하나님의 말씀을 비웃는 겁니다. За тэд нэр Бурхны үгийг хараад ингэ шоолж байгаа. 하나님의 말씀을 들을 때 정신을 똑바로 차리고 그 말씀을 잘 듣는 성도들이 있어요. Эзний үгийг сонсохдоо анхаарлаа хандуулад тэг анхааралтайгаар ингээд нэг үгийг ч гэсэн авах гэж сонсдог итгэгч нар байдаг. 믿음이 자라죠. Тэр хүмүүсийн итгэлч гэсэн ингээд дагаад өссөн шүү дээ тий. 믿음이 자라나면 순종 잘해요. Тэгээ тэдний итгэлэн өсөхийн хэрээрээ тэд нэр дуулууртай байдалд ч гэсэндээ ойрхон байдаг, дуулууртай байдаг. 또 무슨 일을 이렇게 맡기면 아주 충성합니다. Тэгээ тийм хүмүүст альва нэг зүйлийг даатгах үед тэд нэр чин сэтгэлээр ингээд итгэмжтэйгээр хийдэг. 하나님께서 그 사람에게 복을 주세요.
Тэгээ бурхан бас тийм хүмүүсийг харахтаа ерөөлөг болгож өгдөг. 그게 정상적인 거죠. Энэ бол одоо тодорхой зүйлсүүд тийм ээ. 그 말씀을 잘 듣지 않고 Эсрэгээр нь үгийг сонсохгүй, 은혜를 못 받고 сайн үгийг сонсохгүй болохоор ерөөлөг сайн авч мэдэхгүй. 순종하지 않고 Тэгээ дуулууртай байдал гэдгийг бас мэдэхгүй. 뭐 이렇다 저렇다 원망불평하게 되면 어떻게 됩니까? Тэгээ ингэс тэгсийгээд ингээ амьдрал яах вэ? 그 이 교회도 가보고 저 교회도 가보고 왔다 갔다 합니다. Тэгээ бүр ингээд энэ чуулганаас очиж үзээ, тэр чуулганаас очиж үзээ, тий. Бүр ингээд тогтворгүй байвал 제대로 교인구실을 못해요. тэгэх юм бол жинкнээс тэр утгаараа нэг аль нэг чуулганд хамаарагдаж чаддаггүй. 절대 그런 사람들에게는 일을 맡기시면 안 돼요. Тэгээ тиймэрхүү хүмүүст бас аливаа зүйлийг даалгаж болдоггүй. Даалгаж болохгүй. 사람이 없어도 믿음 없는 사람에게는 일을 맡기시는 게 아닙니다. Тэгээ бид нар хүн байхгүй байна гэд итгэлгүй хүмүүст юм даалгачих гэдэг тэгж болохгүй. 큰 문제를 일으키게 돼 있어요. Тэгэх юм бол илүү том асуудлыг үүсгэж гэдэг. 그러므로 주 여호와께서 말씀하셨어요. 16절에 За тэгээ 16 дугаар ишлэгийг харах юм бол эзэн буюу юу гэсэн гэхээр 보아라 내가 한 돌을 시온의 기초로 놓을 것이다 말씀하셨습니다. за эзэн юу гэсэн гэхээр үзэгтэн би нэгэн чулууг Сионд ингээд байрлуулнаа гэсэн. 이 기초돌 견고한 돌이에요. За энэ бол маш бат бөх суйрлуулсан суурин чулуу байх нь гэсэн. 에베소 2장 20절부터 말씀하셨어요. 에베소 2장 20절. За энэ талаар бас хэлсэн байгаа. Эфес номны 2-ын 20-оос хойш хэлсэн байгаа. 에베소 2장 20절부터 22절 한번 누가 읽어보시겠어요? 에베소 2장 20절, 22절. Эфес номны 2-ын 20-оос 22-ыг хиндэг уншчих уу? Эфес 2-ын 20-оос 22. За 20-ын 20-оос 22. Та нар элчнэр болон иш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс өөрөө булангийн чулуун болжээ. Түүний дотор бүх барилга холбогдсон дотор ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна. 아멘. 네. 교회의 터는 사도들과 선지자들의 터예요. За одоо чуулганы суурь нь болохоор чинь үе үеийн итгэгч нар, үе үеийн иш үзүүлэгч нарын одоо суурь гэсэн тийм ээ. 구약과 신약 진리 위에 교회가 세워지는 겁니다. За тэгээ хуучин гэрээ болон шинэ гэрээ тий тэрний бас үнэн дээр энэ суйрлагдсан гэж хэлсэн. 교회의 기초는 바른 진리예요. 바른 진리. Чуулганы гол үндэс нь болохоор зөв үнэн байх хэрэгтэй байдаг. Үнэнний суурьтай байх хэрэгтэй байдаг. 그리고 그 교회의 모퉁이 돌은 누구시죠? Тэгэн гутаа чуулганы гол одоо суурь булангийн чулуу нь хэн гэсэн мөлий? 예수 그리스도시죠. Иесус Христ гэж хэлсэн. 예수님과 다 연결되어 있어요. Тэгэхээр бид нар эзэн Иесус Христтэй бас ингээ холбогдсон байгаа гэсэн үг. 거룩한 성전이 되어 가는 겁니다. Тэгснээрээ ариун одоо сүм болж ингээ одоо босгодчихоо. 기초가 견고해야 돼요. Тэгээ энэ суурь гэдэг зүйл болохоор бат бөх байх хэрэгтэй. 여러분께서 지금 말씀을 듣고 배우는 이 과정이 정말 중요한 기초입니다.
Одоо та нар маань энэ үгийг сонсоод тэгээ суралцж байгаа энэ цаг бол тий одоо маш чухал суурийг тавьж байгаа юм цаг байгаа. 성경 어디를 가지고도 설교할 수 있으셔야 돼요. Та нар Библийн аль ч хэсгийг авсан бай түүгээр түүнийг барьж аваад номлолыг ингээ хийдэг байх хэрэгтэй. 어디에 갔는데, 아니, 목사님, 말씀 좀 증거해 주십시오. 부탁을 해요. Таныг магадгүй аль нэг газар очихд чинь тий пастор та ахлагчаа та биднэрт үг дамжуулж өгөөч гэд ингэх болно. 그럼 어떻게 됩니까? Тэгвэл та яах вэ? 아, 저는 원고가 없어서 안 됩니다. Аа тэгэнгүүт та игээр би яг нэг хичээл одоо авчраг байна. Тэг бичсэн юм авчраг байна гэж болохгүй. 아, 준비가 안 돼서 안 되겠습니다. Би бэлтдэг болох мэдэхгүй байна гэж болохгүй. 그러면 실력 없는 사람이에요. Хэрвээ тэгэх юм бол тий эзний өмнө одоо чадваржаагүй нэгэн нийтлэл үйлдэл тий. 가서, 여기는 누가 사시는 곳입니까? 네? 여기는 누가 살고 있습니까? Очоод тий энд хэн амьдарч байна вэ гэдэг ингээ асуухлаа. 여기는 무슨 문제가 있느냐 물어보고, Аа энд хэн амьдарч байна вэ? За энэ газарт ямар асуудал байна вэ гэдэг асуугаад 누가 아픈 사람이 있습니다. өвдсөн хүн байгаа гэвэл 아, 사업에 실패했습니다. магадгүй одоо бизнес нь дампуурсан хүн байгаа гэдэг ч юм уу тий. 새로 무슨 일을 시작하려고 그러고 있습니다. Шинээр албаа нэг зүйлийг хийх гэж байгаа хүн байна гэдэг ч юм 자녀들에게 무슨 일이 있습니다. уу. Үр хүүхдүүд нь асуудалтай гэдэг ч юм уу. 몇 가지 정보만 가지고 성경을 딱 말씀을 전하는 거예요. 성경을 딱 펴서 전하는 거예요. Тэгэх юм бол магадгүй та гих мэдчлэн те нэг хэдэн мэдээллүүдийг авах юм бол авсныхаа дагуу зүгээр Библиэд дэгээд дэлгээд шууд ингээд номлодог байх хэрэгтэй. 그럴 수 있어야 돼요. Бид нэр тийм чадвартай болох хэрэгтэй. 성경을 많이 읽으세요. За Библийг ингээд унших цагийг маш шамдах хэрэгтэй. 저희 선생님께서는 최소한 성경 100번은 읽어야 된다고 저희들한테 그러셨어요. Тэгээ одоо нэг пастор багш байгаа ш тийм ээ. Энэ пастор багшны юу гэдэг вэ? Библийг багадаа 100 удаа унших хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Хэлдэг байсан. 다른 책 많이 보지 마시고 성경을 많이 읽으세요. Та өөр ном уншихаас илүүгээр Библийг ингээд барьж аваад унших нь чухал байна. 성경보다 더 좋은 책이 뭐가 있겠습니까? Библиэс илүү сайн ном хаана байх вэ те? 어윤 씨 수업 시간에 문자 뭐 올리지 마세요. 어용 씨가 거기 네트워크가 안 좋은 것 같다고 계속 끊겨준다고 아, 그런 그래요? 메시지. 여기 문제 없는데 거기 문제가 있는가 보네요. 거기다 지금 바람이 엄청 세대요. 네. 아, 교회의 기초는 바른 진리 위에 교회가 세워진다는 거 우리 기억하셔야 됩니다. Тэгээ чуулганы суурь болохоор яг зөв үнэн дээр суйрлагдах хэрэгтэй гэдгийг бид нар санах хэрэгтэй. 그 돌은 시험한 돌이고 귀한 모퉁이 돌이자 튼튼한 기초라 그랬습니다. 18 дээр сая 28 дээр дахиад тэгсэн 16 дээр тэр чулуу бол шалгагдсан чулуу бас үнэт бөгөөд бат суйрлагдсан гэж хэлсэн. 베드로전서 2장 6절에도 말씀하셨어요. За 1-р Петр 2-ын 6 дээр бас энэ талаар хэлсэн байгаа. 모퉁이 돌이신 예수님 붙잡으면 부끄러움을 당하지 않는다 그러셨어요.
Тэн дээр юу гэхээр суур болсон тий булангийн чулуу болсон Христээс та зурах юм бол ичхүүрт орохгүй гэж хэлсэн. 튼튼한 기초. 예수 그리스도가 기초시죠. Өөрөөр хэлэх юм бол бат бүх суур гэж энийг хэлж хэлэхээр Иесус Христийг хэлж байгаа гэсэн. 다 같이 성경을 배우고 있는데 성경을 해석하는 게 다 다를 수 있어요. Хэдүүлээ бүгдээр ингээд Библийг ингээд хамтдаа сурж байгаа ч гэсэндээ Библийг тайлахдаа түүнийг одоо тайлбарлахдаа өөр өөр тайлбарлаж магадгүй. 성경을 제일 정확하게 해석하는 방법이 무엇인가요? Библийг тэгвэл тайлбарлахдаа хамгийн одоо тодорхойгоор зөвөр тайлбарлах арга нь юу вэ? 성경은 성경으로 해석해야 돼요. Библийг бид нэр Библиэр нь тайлбарлах хэрэгтэй. 이 본문에 관해서 또 다른 성경을 보면 답이 나와 있어요. Бид нэр одоо энэ агуулгыг харж агаад дахиад өөр Библийг харахад яг тэрэн дээр ялгаа авахгүй хариулт нь байж байгаа. 그것을 가르쳐주는 선생이 필요해요. Харин тэр энэ агуулга аль Библиэлд хаана байгааг нь зааж өгдөг тийм багш тандарт хэрэгтэй гэсэн үг. 17절에 내가 정의로 줄자를 삼고 공의로 추를 삼을 것이다 말씀하셨습니다. 17 дээр харах юм бол би шударга ёсыг хэмжих шугам болж үнэн зөвийг төвшин болгоно гэж хэлсэн. 정의의 줄자, 공의의 추잖아요. Шударга ёсын шугам үнэн зөвийн төвшин гэж хэлсэн. 정의하고 공의가 뭔가요? За энэ дээр гарч байгаа шударга ёс болон үнэн зөв гэж юу вэ? 하나님 말씀이에요, 말씀. Энэ шударга ёс ба үнэн зөв гэж үйлчлэлээр энэ Бурхны үгийг хэлж байгаа гэсэн. 하나님의 말씀이 정확한 자가 돼야 되고 하나님의 말씀이 정확한 추가 되는 거예요. Энэ болохоор Бурхны үг те яг хэмжих шугам болох хэвээр Бурхны үг яг зөвөр хэмждэг төвшин нь болох хэвээр цензур нь болох хэвээр гэдэг хэлж байна. 성경에 맞으면 그건 옳은 것이지만 성경에 맞지 않으면 그것은 용납할 수 없어요. За Библиэлд яг таарчих юм бол тэр бол зөв зүйл гэсэн. Харин Библиэлд таарахгүй байх юм бол энэ бол зөв биш зүйл гэдгийг ингээд олж болно гэсэн. 우박이 거짓의 피난처를 쓸어버리고 물이 은신처에 넘칠 것이다 그러셨습니다. 17 цааш нь харах юм бол худлын хорогдох газрыг мөндрөөр арчиж нууц газрыг усаар уурсгана гэсэн. 계시록 16장 21절에 보면 이것은 다 심판의 도구들이에요. 계시록 16장 21절. За илчлэл номны 16-гийн 21-ийг харах юм бол энэ нь бас бүгдээрээ шийтгэлийн зэвсэг гэдгийг харж болно. 16-гийн 20. 하나님께서 과거에 물로 심판하셨죠. За өмнө нь бурхан өнгөрсөн хугацаанд усаар шийтгэсэн байдаг тийм ээ. 또 우박으로도 심판하셨죠. Бас мөндрөөр бас шийтгэсэн байдаг. 그 노아의 홍수가 나오죠, 성경에. Библиэлд Ноагийн үерийн талаар гардаг тийм. 여러분 노아가 방주를 몇 년 동안 지었다고 가르치십니까? Та нар Ноаг тэр хүүч авдраа хэдэн жилийн турш хийсэн гэж заадаг вэ? 그 한국의 목사님들도 많은 분들이 노아의 방주를 120년 동안 건설했다고 말씀하시는 분들이 있어요. Одоо Солонгост зарим пастор болохоор Ноаг хөлөг онгоцоо 120 жилийн турш барьсан гэдэг хүмүүс байдаг. Хийсэн гэдэг хүмүүс байдаг. 그것은 맞지 않는 겁니다. Энэ болохоор үнэн биш байгаа. 간단하게 제가 말씀을 드릴 테니까 한번 들어보세요. Би харин хэлж өгье та нар сонсоорой. 성경에
노아의 홍수는 노아가 600세 되던 해에 임하셨다 그랬어요. 600세. За Библиэлд харах юм бол Ноагийн үеийн тэр үеэр нь Ноаг 600 настай байх үед одоо ихсэн гэж гарч байгаа. 홍수에 대한 경고는 창세기 6장에서 120년 전에 경고를 주셨어요. Мгм. За өөрөөр хэлэх юм бол тэгэнгүүт юу яасан? Үерийн талаарх анхааруулгыг болохоор Эхлэл 6 дугаар бүлэг дээр харах юм бол 120 жилийн өмнөөс өгсөн гэж хэлсэн байдаг. 그리고 노아가 500세 되던 해 500세 되던 해에 아들 Мгм. 셋을 낳기 시작했어요. 아들들을 낳기 시작했어요. Мгм. За тэгээ Ноо болохоор 500 настай үеэсээ эхлүүлээд хүүгүүлтэй болж эхэлсэн байна. Хүүгүүд нь төрж эхэлсэн гэсэн. 이 방주 건설은 누가 했냐? Тэгвэл хүүгч авдрыг хэн хийсэн бэ? Хэн барьсан бэ гэвэл? 노아와 노아의 아내, Мгм. 아들 셋, 그다음에 Мгм. 자부 3명. 8사람이 Мгм. 한 거예요. За гэхдээ тэгвэл хүүгч авдрыг хэн барьсан бэ гэхээр Нуагийн эхнэр, тэгээд Нуагийн 3 хүү, тэгээд Нуагийн 3 бэр. Ингээд 8 хүн барьсан гэж үзэж. 그러면 노아의 자녀들이 노아가 500세가 지난 후에 태어났잖아요. За тэгвэл Нуагийн хүүхдүүд болохоор Нуаг 500 наснаас эхлээд настайгаас хаваад үр хүүхдтэй болсон гэсэн тий төрсөн. 그 자녀들이 다 성장해서 다 결혼을 했어요. Тэр хүүгүүд нь одоо ингээ харах юм бол тэд нэр аль хэдийн өсөөд хүнтэй сус хасан ба. 그때부터 시작한 거예요. Тэгээ тэр үеэс эхэлсэн гэж үзэж болно. 그러면 120년은 아니죠. 절대 120년이 될 수가 없죠. Тэгэхээр яаж бодсон 120 жил болох боломжгүй гэж үзэж байгаа. 대략 대략 70년 정도 걸렸을 것으로 봐요. Ойролцоогоор нь 70 орчим жил зарцуулсан болов уу гэж ингээ харж байгаа. 방주의 길이가 얼마입니까? За хүүгч авдрын урт нь хэд байсан бэлээ? 길이가 한 180m쯤 돼요. 180m쯤. 180 м орчим. 폭이 30m예요. За тэг өргөн нь болохоор 30 м орчим гэсэн. 높이는 18m. Өндөр нь 18 м орчим гэсэн. 거기에 노아의 방주에 공룡 들어갔을까요? Тэгвэл Нуагийн одоо тэр авдарт нь үлэг гөрөл орсон болов уу? 들어갔죠. 다 들어갑니다. 예. Мгм. Орсон гэж байгаа тий. 짐승들 다 들어가고도 공간이 계산해 보면 남는다는 거예요. Одоо Нуа дээр очсон бүх амьтад түүшээ ороход орсны бүгдээ оруулсныхан дараа бас дахиад тэнцээ зай үлдсэн гэсэн. 그래서 성경을 보면 다 답이 나와 있어요. Библийг харах юм бол бүх ингээд зааврууд нь тий байж байгаа. 하나님의 말씀이 정확한 자가 되고 정확한 추가 돼야 됩니다. За тэгэхээр дахин хэлэхэд 17-гийн эхэн дээр байсан шиг Бурхны үг өөрөө шугам болж Бурхны үг өөрөө цэнзэр болох ёстой. 성경을 잘못 배우게 되면 무슨 문제가 생기는 건가요? Библийг хэрвээ мэдэхгүй эсвэл буруу мэдэх юм бол ямар асуудал гарах вэ? 여러분 이단들을 생각해 보세요. Бид нэр буруу урсгал гэж ярьдаг хүмүүс байдаг тий. Бид 얼마나 нэр 얼마나 열심히 합니까? Бид нэр одоо жирийн хүмүүсээс илүү хичээнгүлэн ажилладаг тий. 마치 병든 어머니의 젖을 빨아먹는 아이와 같아요. Мгм.
Тэр одоо юутай ижилхэн харагдаж ирэхээр яг нэг төв өвдсөн хэвтэж байгаа ээжийнхээ ингээ мөмийг хөвч байгаа хүүхдтэй ижилхэн. 그 교인들의 믿음이 제대로 자랄 수가 없어요. Өөрөөр хэлэх юм бол одоо тэр буруу тэр хүүхэд нь болохоор тэр чуулганд явж байгаа хүмүүсийг хэлж байгаа байхгүй лээ. Тэрвээ тэр өвчтөе ээж хүмүүийн хүүхдүүд нь ч гэсэн өвчтөе болон тэр эрүүл өсөх боломжгүй гэсэн. Одоо 18절에 사망과 언약을 맺었습니다. 스올과 약정을 맺었습니다. 그렇게 말하는데 그건 다 소용없다 그러셨어요. за 18-ыг харах юм бол тэгсэн үхэлтэй байгуулсан гэрээ үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр чинь хүчингүй болно буюу тэр чинь ямар ч үр дүнгүй гэж хэлж гисэн. 큰 재앙이 닥쳐올 때 너희는 그것에 짓밟히게 될 것이다. За харин ямар ч хүчингүй бөгөөд том их зовлон ирэх үед та нарыг бүгдийг баад гიშгэлэг болно гэж хэлсэн. 그것이 지나가는데 하나님의 재앙이 지나가는데 너희를 붙잡을 것이다. 아침마다 지나가고 밤낮으로 지나가면서 너희를 붙잡을 것이다. 19 дээр болохоор тэр өнгөрөх бүртээ та нарыг барьж авна гэж хэлсэн. Эзний шийтгэл, эзний тэр аюулууд тэгээд өглөө олхон өдөр шөнөгүй дайрч өнгөрөхдөө энэ өнгөрнөө тэгэх болгондоо барина гэж хэлсэн. 너희가 이제 나중에 깨닫게 될 때가 온다는 거예요. 깨닫게 되지만 큰 두려움이 찾아오게 될 것이다. 그러셨어요. Тэднэр дараад нь ойлгох болно. Ойлгох боловч харин тэднэр дээр асар их айдас ирэх болно гэж хэлж байна. 20절에 쭉 뻗기에는 침대가 짧고 덮기에는 이불이 너무 작을 것이다. 그랬습니다. За 20 дээр цааш нарах юм бол тэднэрийг хэвтэх гэхэд орон хэтэрхий богинд нь тэднэр хучих гэхлээр хүн хэтэрхий нарийнд нь гэж хэлсэн. 아, 이런 침대에서 잠자면 얼마나 불편할까요? Ийм одоо орон дээр хэрвээ бид нар унтна гэвэл ямар тухгүй байх вэ те? 제가 몽골에 언제 한번 갔었는데 누가 어, 이 침대에서 자라 그러더라고요. Пастор нэг удаа Монголд ирээд яасан чинь нэг хүн энэ орон дээр унтаарай гэж хэлж гисэн гэнэ. 근데 그 방이 상당히 춥더라고요. Тэр яг нэг унтахчээс чинь маш хүйтэн байсан. 제가 주로 11월에서 2월 사이에 주로 갔었는데요. 추웠어요. Ер нь Монгол руу гарахлаа яг очихлоо дандаа 11 сараас 2 сарын хооронд очтой. Тэр үед ингээд хүйтэн байдаг. 근데 침대에 누워보니까 이게 침대가 짧은 거 있죠. 키보다 짧아요. Гэхдээ тийм хүйтэн байсан ч гэсэн нөгөө хөвтгээд өссөн зааж өгсөн орон дээр хөвтгсөн чинь тэр орон өөрөөс нь ингээд орон дээр хөвтсөн чинь жижигхэн орон хэсэг нэ хөлн илүү гараад 이불도 짧더라고요. тийм хүнжилч гэсэндээ бас ингээд богинохан тийм байсан. 아, 밤에 얼마나 고생을 했는지 그 다음날 이렇게 강의하는데 몸이 안 좋더라고요. Тэгээ шүнд болохоор ингээд тухтаа унтаж чадаагүй болохоор маргааш нь болоод одоо нэг юу хичээл заах болсон чинь хичээлээ заах чадахгүй би энэ маш ядарсан байсан. 그러니까 이 말씀은 평안함이 없다는 거예요. 평안함은 하나님이 평안하고 고요, 안정된 것을 다 걷어가신다는 거죠. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ 20 дугаар ишлэлийн агуулга болохоор энэ мэдчлэн амар тайван байх боломжгүй гэдгийг хэлж байна. Тайван байдлыг мэдэрч чадахгүй. 21절에 여호와께서 불하심 산에서와 같이 일어나실 것이며 기브온 골짜기에서와 같이 노하셔서 자기 일을 하실 것이다 그러셨습니다. За 21 дээр тэгсэнтэй эзэн Пирасим уулан дээр боссон шиг босож Гибеоны хүндэд хилгэнсэн шиг хилгэнэ гэж хэлсэн. 불하심 산은 사무엘하 5장 20절에 있는 사건이에요. Энэ Пирасим уул гэдэг нь болохоор чинь
Самуэль 5장 20절. а 2-р Самуэль 5-ын 20 дээр гарч байгаа үйл явдлаар гарч байгаа бол 블레셋을 하나님이 격파하셨어요. тэгээ тэн дээр хаалт филистчүүдийг бурхан тий одоо ингэ тараасан тийм үйл явдал болж байгаа. 기브온 골짜기는 여호수아 10장에 기록되어져 있어요. За энэ Гибеоны хөндий гэдэг нь болохоор чинь Йошуа 10 дугаар бүлэг дээр байгаа. 하나님께서 그 기브온 사람들 하나님께서 심판하셨습니다. Тэгээ бурхан энэ дээр харах юм бол Гибеончуудыг бас бурхан шийдгсэн талаар агуулга. 하나님께서는 하나님의 일을 하신다는 거예요. Тэгээ энэ дээр хэлэх юм бол өөрөөр хэлбэл бурхан өөрийнхөө ажлыг хийнэ гэж хэлсэн. 하나님께서 하나님 일 하시는데 사람이 막을 수 있을까요? Бурхан өөрийнхөө ажлыг хийх үед хүн тэрийг одоо зогсоож чадах болов. 네. 하나님이 하시는 일 막을 수 없습니다. Тэгээ бурханы хийж байгаа ажлыг те бурханы хийж байгаа үйлсийг хүн зогсоож чадахгүй. 22절에 그러므로 너희는 비웃지 마라. 너희 착고가 단단해질까 염려된다 그러셨습니다. Яа тэгэхээр 22 дээр үгсэлээрээ тийм учраас илэглэхээ болоо. Илэглэхэд та нар илэглэхээ зогсоо гэж хэлсэн. 하나, Үгүй бол энэ чинь шангарын шүү гэж хэлсэн. 하나님 말씀 들을 때 하나님 말씀 우습게 여기지 말라는 거예요. 비웃지 말라는 거예요. Өөрөөр хэлбэл Библийн үгийг сонсохдоо те бурханы үгийг сонсохдоо инээдэн болгож ингээд бүү хүлээж аваарэ гэсэн. 하나님께서 온 땅을 멸망시키시기로 작정하셨다. Тэгээ бурхан бүх дэлхийг бүх газрыг сүрүүлэхээр айлдны төлөвлөсөн байгаа гэж хэлсэн. 유다를 하나님이 심판하시겠다고 말씀하시는 거죠. Тэгээ бурхан Юудаг шидэхээр тогтсон байгаа гэж хэлсэн. 23절에 너희는 귀를 기울여 내 목소리를 들어라. 주목하고 내 За 말을 들어라 그랬어요. 23 дээр болохоор та нар чих тавьж намайг сонсох ёстой. Анхаарал тавьж дууг минь чагна гэж хэлсэн. 하나님의 말씀을 똑바로 잘 들으라는 거예요. Өөрөөр хэлбэл бурханы үгийг зөвөр анхааралтайгаар сонс гэж хэлсэн. 뭐 귀에 듣기 좋은 말 그거 듣지 말고 하나님 말씀을 똑바로 들으라는 거예요. Өөрөөр хэлэх юм бол чихэндээ сонсомоор байгаа тэр гоё өгнөдөө сонсох тэр анхаарахгүй сонсомоор байгаа сонсох биш. Бурханы хэлэх гэж байгаа дуугаа сонсох гэж хэлсэн. 아, 훌륭하십니다. 잘하십니다. 복 받을 것입니다. 그런 거 좋아하죠, 사람들은. Хүмүүс болохоор тэгдэг те. Оо та өрөөгдөх болтугай те. Оо өстө мондөг байна, сайн байна те. Ингэдэг ийм үрээдээ сонсох дуртай гэдэг. 그건 다 거짓말입니다. Яг үнэндээ энэ болохоор үнэн биш байдаг. 사람들이 말하는 것에 속으시면 안 됩니다. Бид нэр хүний хэлж байгаа үгэнд одоо хууртагдаж болохгүй. 씨를 뿌리러 밭에 나가는 사람이 있는데요. 24절에. 그 사람은 온종일 밭만 갈겠느냐? 그 땅을 파서 일구고 고르게만 하겠느냐? 그러셨어요. За 24-ыг харах юм бол тэгсэн те нэгэн тариачин тариа тарих гээд үрэл цэцэх гэж байгаа цэцгийн тулд тариачин гарлаа гэж бодоход тэр тариачин өдөржингөө газраа лагалдаг юм уу? Тэр үргэлж борноодсон хөрсөөл сэрүүлдэг юм уу гэж ингэж хэлсэн. 하나님께서 하나님 백성들을 징계하시지만 이제 때가 되면 또 회복시켜 주시겠다는 거예요. За энэ агуулга болохоор бурхан мэдээч хэрэг өөрийн арт түмнийг ингээд шийтгэж цахилгаажуулна гэж хэлсэн. Гэхдээ тэр цаг нь болоход тэрийг бас болоод буцаагаад тэднийг эдгэнэ гэж хэлж байгаа агуулга. 막 땅을 갈아엎고 땅을 파서 일구고 고르고 이거는 하나님이 징계하시는 것들입니다. Тэгээ бурхан одоо үүд те газрыг хагаалж тэрийг сэрүүлж борноод нэгэд нь болохоор бурхан одоо сахилгаажуулна буюу тэр газрыг цэгцлэхийн тулд ингэж байгаа гэсэн үг. 25절에 그가 지면을 평평하게 하면 거기다가 소회양을 심거나 대회양을 뿌리거나 밀을 줄줄이 심고 보리를 심고 귀리도 심고 다 심는다는 거예요. За тэгээ 25-ыг харах юм бол юу гэсэн тэгэхээр дараад нь тэр газрыг
тэрээр газрыг тэгшлээд түүн дээрээ олон зүйлийг тарина гэсэн тий гонд тарина тий дараа нь буудаг тарина гарвайг тарина будааг хөвц буудаг тарина хөвц будааг тарина гэж ингэ хэлсэн. Дандаа суулган тарина гэсэн. 그래서 하나님께서 26절에 하나님이 그를 바르게 지도하시며 그를 가르치셨다 그랬습니다. Тэгээ 26 дээр харах юм бол бурхан түүнд журмаар нь зааж сурганаа гэж хэлсэн. 하나님께서 이제 좋은 인도자, 하나님의 종을 보내주시는 거죠. Өөрөөр хэлбэл бурхан өөрийнхөө зарцыг тэднэр рүү илгээнэ гэсэн утга. 여러분들께서 하나님 말씀을 바로 증거하시면 여러분들의 말씀을 듣는 교인들이 다 복을 받게 돼 있어요. Та нар маань бас эзний үгийг тэ зөвөр заах үед таны зөвөр зааж байгаа тэр заал агуулгыг тань сонсоод таны чуулганы хүмүүс ч гэсэн өрөөгдөх болно. 정말 그럴까? 정말 Үнэхээр 그렇죠. 반드시 그렇게 돼 있습니다. Гэтэ тэгж бичигдсэн байгаа. 27절에 소회향을 도리깨로 떨지 않으며 대회향 위에 수레바퀴를 돌리지 않고 소회향은 작대기로 떨고 대회향은 막대기로 떤다 그러셨습니다. 27 дээр болохоор тэгээ ногоон гондыг дуугаар цогтөггүй тэрэгний дугуйгч гондон дээгүүр өнхрүүлдэггүй. Харин ногоон гондыг саваагаар гондыг шийдмэр балбдаг гэж хэлсэн. 이 소회향, 대회향은 그 팔레스타인 지역에 많이 그 농사 짓는 작물들입니다. Одоо энэ дээр гарч байгаа гонд гэж орж тэгээ ногоон гонд зүгээр гонд гэж орж байгаа. Энэ болохоор энэ Палестины нутагт байдаг одоо тийм ургамлууд юм байна. 막 도리깨로 막 때려가지고 털고 또 수레바퀴로 밟아가지고 턴다는 것은 하나님의 징계죠. 하나님의 징계가 있다는 거죠. Энэ дээр болохоор тэгсэн тийм ээ гондыг саваагаар бас гондыг шийдмэр балбнаа гэсэн байж байгаа. Энэ болохоор бас эзний сахилгажуулалтыг хэлж байгаа. 28절에 빵을 위해 곡식을 찧어야 하므로 그가 계속 타작만 하지 않고 타작 수레바퀴를 그 위에 굴리더라도 그의 말들은 그것을 찢지 아니한다 그랬습니다. Одоо 28 дээр болохоор талхны тариаг өөрүүлдэгч тасралтгүй нүдэд байдаггүй. Дээр нь бул эргүүлдэгч морд өөрөө нунтгалдаггүй гэж хэлсэн. 그 에스라 9장 13절에 보시면요. 에스라 9장 13절. Изра номны 9-ийн 13-ыг харах юм бол 하나님께서는 죄악보다 벌을 가볍게 하신다는 거예요. за Изра 19-ийн 13-ыг харах юм бол бурхан юу гэсэн гэхээр 한번 읽어보시죠. 네. 네네. Бидний ёр муугийн үйлсийн асар их ялаас болж бидний дээр ирсэн энэ бүхний эцэст бурхан минь та бидний хилэнцээс хавьгүй хөнгөн шийтгэж бидэнд энэ мэт үлдэж цоцрогсдыг өгснөөс хойш гэв. 네. 하나님께서는 우리의 죄악보다 벌을 가볍게 해주셨다 말하고 있습니다. Тэгээ бурхныг харах одоо энэ дээр харах юм бол гэсэн тийм бидний хийснийг бодох юм бол бурхан харьцангуй хөнгөн шийтгсэн гэж шийтгдэг гэж. 우리가 10대 맞아야 된다고 하면 하나님 몇 대 때리실까요? Магадгүй одоо илээ ойлгохын тулд бид нэр саваагаар 10 шанжуулах хэрэгтэй байлаа гэж бодоход бурхан хэд шанжна гэж бодож байна? 5대? 5대면 큰일 납니다. 5 гэж бодож байна. Тэгээ 5 гэвэл бас хэцүү бах тий. 보통 Хэд гэж бод. 보통 한두 대 때리세요. 한두 대. Ерөнхийдөө бол ихэнхдээ нэг юм хоёр удаа л занждаг. 10대 맞아야 되면 보통 한 대, 두 대 때리시는 거예요. Магадгүй бидний хийсэн зүйлтэй 10 жанжуулах хэмжээний зүйл хийлээ гэхэд бурхан нэг юм хоёр л жанждаг. 그것도 오래
참으시다가 때리세요. Тэгээ зогсохгүй тэр чинь зүгээр яахгүй маш удаан твчж жагаад нэг юм хоёр залждаг. 근데 한 대만 맞아도 깜짝 놀랍니다. Тэгээ биднийг магадгүй бурхан нэг занчхад л бид нар ингээ шоконд орох үс хэмжээний тий 많이 아파요. маш ингээ өвдөлттэй байдаг тэр. 누가 매를 맞죠? Тэгвэл хэн одоо тэгдэг үлээ хэн түүнийг ингээ занчих үлээ. 교만한 사람이 매를 맞는 겁니다. Хамгийн түрүүнд одоо саваанд өртдөг нэг хэн бэ гэхээр бардам нэгэн. 29절에 이것도 만군의 여호와께로서 난 것이니 그분의 경영은 기묘하며 그분의 지혜는 뛰어나다 그러셨습니다. За 28-ийн 29-ыг харах юм бол ингэсэн. Энэ нь бас түг түмдийн эзнээс ирсэн бөгөөд зөвлгөө нь гайхамшигтай, мэрэгэн ухаан нь агуу их билээ. Амен. 에브라임과 같이 유다와 같이 은혜 많이 받고 믿음 좋다고 그러지만 교만해지면 하나님께 징계 받는 겁니다. Тэгээ одоо энэ дээр харах юм бол Юфраймч бай, Юдач бай тий бид нар маш их өрөөгдсөн, бид нар үнэхээр итгэл зовлонтой, итгэлч сайтай гэж хэлээд ингээд бардамжаагаад саваад болж байгаа шиг хүнд бас ялгаа авахгүй эдгээр шиг байж болохгүй. 기도하겠습니다. За хамтдаа залбирая. 거룩하신 하나님의 은혜를 감사드립니다. Ариун эзэн минь таны нэгүүлсэл баярлалаа. 항상 하나님을 두려워하며 하나님 앞에서 항상 겸손할 수 있도록 도와주시옵소서. Эзэн минь бид үргэлж таны өмнө эмээлттэй байж даруй байхад туслаач. 저희의 교회가 진리 위에 견고할 수 있도록 도와주시옵소서. Бид үнэн дээр суурлагдаж, үнэн дээр бац суурлагдсан чуулгануудтай байхад туслаач. 또 저희들을 하나님께서 항상 지켜주시기를 원하옵고 감사드리며 예수님의 이름 기도드립니다. Эзэн минь та үргэлж биднийг хайрлан хамгаалдгийн төлөө танд талархаж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. 아멘. 네. 고생하셨습니다. 네. 수고하셨습니다. 네. 감사합니다. 건강하세요. 네. баярлалаа. Юу тэгэх юм бэ? 네. 다음 주에